Эмч хүн эрүүл сарвал аюу ухаантай, өндөр ёс зүйтэй, ариун цэвэрж байх ёстой. Антон Чехов. Асуудлыг ганц аргаар шийднэ гэдэг бол харанхуй мунхаг байгаагийн илрэл юм аа. Би энд эмнэлгийнхний тухай ярьж байна. Бүгдээрээ вакцина хийлгэчихвэл бид халдварт өвчнийг ялна гэж. Ганц вакцинаар л бүгдийг шийдэх гээд байх юм аа. Энэ худлаа шүү. 100% худал хуурна. Оросын хүний тухай шинжлэх ухаан нь 19-р зуунд олсон бүх ололтоо 20-р зууны эхэнд гээсэн. Шалтгаан нь зүгээр л нэг шөнийн дотор үүсчихдэггүй. Зөвлөлт холбоот улсад хүний асуудал бараг алга болсон. Эмнэлгийн үйлчилгээ нь хүнийг устгахад чиглэдэг болж өөрчлөгдсөн. Үндэстэн гүний нөөцөө нөхөхөөс хоцорж автоматар устж байна. Влайл Казначев хасах тэмдэг бүхий хувьсал номноос. Бидний лөө шүршээд байгаа хар десантууд хэн бэ? Фирмийнхэн. Биднийг аврах гэдэг Францын эмийн фирмүүд. Франц эмчнэр дембиг дархлаажуулалтын өргөдгсөн хороо чөтгөрийн тууштай ажиллагаа гэж нэрлэдэг юм билээ. Дэлхийд нэртэй Францын эмч профессор Луи Броуер нь мөн өөрөө вакцины фирмд ажиллаж байсан бөгөөд энэ талаар бичсэн номондоо маш олон нотлох баримтыг оруулсан байна. Тэрээр энэ хоёр номоо надад ч бас бэлгэлсэн. Нэг нь вакцинжуулалт бол 20-р зууны эмнэлгийн алдаа гэсэн гарчигтай. Үүнтэй би бүрэн санал нийлэхгүй. Минийхээр бол тоглолт вакцины календар нь өөрөө алдаатай гэж үзэж байна. 20 вакциныг нэг хүүхдийн биед хийх нь гэмт хэрэг. Энэ бол хүүхдийн эрүүл мэндийг сүйтгэж байгаа хэрэг юм аа. 5-аас 6 вакцин тариулсан хүүхэд дахиж хизээж эрүүл байхаа болдог. Тэрж байтугай манай вакцинууд нь бүрэн харанхуй мунхаг байдлаар таригдаж байгаа гэдгийг би давтан хэлье. Нэгтгэе хийлээ, хоёр дахь хийлээ, гурав дахь, долоо дахь хийлээ. Тэгээд бүрэн хамгаалалттай боллоо гэж үзнэ. Онцлогоо заавал хийх шаардлагатай шүү дээ. Үлгэр гэдэг үгийг би семинар дээр манай үндэстэн тараасан худал хуурмаг гэдэг утгаар хэрэглэлээ. Нэгдүгээр үлгэр. Цагаан бурхан өвчнийг сэргийлэх тарилгаар ялсан. Би эмнэлгийн олон нотлох баримтыг судалсан. Дархлаажуулах арга хэмжээ авсны дараа цагаан цэцгийг арилгасан гэж үздэг. Үүнд давхар судлалын хавсарсан арга хэмжээнүүд хэрэгтэй. Зөвхөн сэргийлэх тарилгаар цагаан цэцгийг ялна гэвэл боломжгүй. Улс орнуудын эрүүл мэндийн яамдууд л ингэж боддог болохоос. Хоёрдугаар үлгэр. Вакцин хийхгүй бол цар тахал үүсдэг. Хонгорууд минь ээ, вакцин бол тахал гарахаас сэргийлдэг хориг юм уу? Вакциныг цар тахал гараад дийлдэхгүй байгаа үед л хэрэгэлдэг. Үүнийг зөв ойлгох хэрэгтэй. Сэргийлэх тарилга тарилаа гэд хамгаалчихлаа гэсэн үг биш. Ганцхан үүнд найдаж болохгүй. Ялангуяа бүх хүүхдэд нийтээр нь толгой дараалан тарина гэдэг бол найдваргүй. Хүүхдүүдийн биед дахлаас сэргийлэх хориг суулгачих гээд ариун цэвэр халдваргүйтгэлийн ажил хийж өөрийгөө дугаацуулаад үүнийгээ том гавьяа байгуулчихлаа гэж үз. Вакцин бол ямар ч гавьяа биш. Яагаад гэвэл сүрээд 100 хүний нэгдэн л тохиолддог. Цаас ажилт өвчин нь 500 мянган хүний нэгдэн л тохиолддог. Төрөлхөөсөө л ийм байдаг. Дурын бусад халдварт өвчнүүд бас ийм их. Иймээс та нар төсөөлдөө 99 хүн нь байглаасаа сүрээгийн микобактерт өртөмхий биш буюу сүрээ огт тусгааргүй бэлтээ байдаг. Дембийн бичиг баримтан дээр ингэж бичсэн байдаг. Сүрээгийн халдвар тархсан тухайн тэр нутагт сүрээнд өртөмхий тэр нэг хүн байх юм бол сүрээгээр өвчилж болох нэ гэж. Бид төрөх эмнэлэгт нярайг асрах бүх хууль журмыг зөрчиж хүүхдийг тариагаар тамлаж байна. Бид нь зүү шивхээс өмнө энэ асуудлаа сайн ойлгох хэрэгтэй байна. Хэрвээ дахал өвчин дэгдээ дийлдэхгүй байгаа бол тэр улсын ариутгал халдваргүйтгэл нь л муу байна л гэсэн үг. 3 дугаар үлгэр. Вакцин аюулгүй гинэ.
Ямар ч вакцин аюулгүй биш, аюултай. Дөрөвдүгээр үлгэр. Вакцингүй хүүхэд бусдад халдах аюултай. Маш тархамл ойлголт. Ямар ч логик алга. Тэгэд хэнд халдаах юм? Вакцинтай хүмүүст үү? Тэгвэл тэднийг яах гэж дархлаажуулсан юм? Жишээлбэл хүүхдийн цэцэрлэгт вакцингүй 15 хүүхэд байвал тэд бусад хүүхэдтэй халдаана гэсэн үг үү? Энд ч ямар ч логик алга. Хүүхэд тариулахаас дургуутсаж уйлаад ноцолдоо зүхтаагаад байвал эмчнэр ингэдэг. Хүүхэд үгүй ээ би өсөхгүй байна гэхэд эмч чи тэгээд бусдаасаа илүү юм уу? Энэ үгийг сайн бодлоо. Энэ хүүхэд тариулах дургүй байна гэдэг чинь тэр бусдаас илүү гэж эмч өөрөө харж байна шүү дээ. Тийм байгаа үстэй. Харин хамгийн сайн байхыг түн зөвшөөрдөг. Энэ хүүхэд бусад чигээ нийт хүмүүс шиг л байх ёстой. Тэгэж манай эрүүл мэндийн яам зохион байгуулдаг. 5 дугаар үлгэр. Тариулснууд нь илүү хөнгөн хэлбэрээр өөрчилдөг. Ээлжид үлгэр харин ч өвчлөмхий болдог. 6 дугаар үлгэр. Тагал байхгүй багад тахал дэгдэх ойлголтыг өөрчлөх. 1988 оны төгсгөл Комсомольская правда сонин дээр миний өгүүлэг нийтлэгдсэн юм а. Их сургуулийн 20 жилийн ойн баяртай давтаж гарсан. АКДС бол ердөөсөө вакцин биш. Хим биологийн конгломерат гэж. Вакцины хяналтын институтыг хаах хэрэгтэй. Орос вакцины сайн ч биш, муу ч биш байна. Ямар ч чиг баримжаагүй ажиллаж байна. Олигтой үйлчилгээ үзүүлж байгаа юм огт алга. Хүний төлөө тэд юу ч хийхгүй байна гэж би бичсэн юм. Энэ ариун цэвэр тархус судлалынхан тахал гарлаа гэж гинт зарладаг. Тэдний тахал өвчин миний бодлоор бол уучлаарай. Тэдний тархиар 1988 оноос өмнө явагдаж болохгүй байсан байх нь. Лазикова саяхан Малах уянд надтай уулзахдаа хүн амын 40% нь вакцинаас татгалзсан учраас тахал гарсан гэж ярьсан. Иймээс л тахал гарсан гэж. Үнэн дээр ямар ч тахал байгаагүй. Бид төсөө шаал хэрэггүй мөнгө яаманд төлдөг байх. Тэд өөртөө зөрчилдсөн юм яриад байна. Вакцины дараа 10 жилийн турш тархлаа тогтдог гэж хэлсэн. Жишээ нь 1988 оны вакцинжуулалтаар би ганцаараа татгалзаж байлаа. Ганцаараа татгалзвал юу болдог гэж тэр үед үнэхээр хошин шогшиг байсан. Одоо хүртэл би ганцаараа татгалзаж байна. Нийтээрээ татгалзахгүй байна. Тахал байхгүй байхад 1990-ээс 98 он хүртэл тахал гарлаа гэж зарласан. Тахал өвчний тухай ямар ч ном, ямар ч тайлбар толино. Ийм юм байх боломжгүй л байхгүй юу? 7 жилийн турш сунжирсан тахал гинэ. Энэ бол зөвлөлтийн иргэд тэр чигээрээ нас бараа дуусчих хугацаа шүү дээ. 1990 оноос эхэлсэн. Энд худлаа байсан шүү. АКДС вакциныг нэг ампулаар гаргадаг. Үүнд хөхүүл ханиад, сахуу, татрангийн 3 вакциныг хамтд нь үйлдвэрлэдэг. Татран бол цаашиг маш ховор тохиолдох өвчин. Оросын өмнөд хэсгээр тохиолддог. Нэг ампул тариулахад мэдээж ихний тахал нь хөхүүл ханиад байх болно. Яагаад гэвэл хөхүүл ханиад бол бактерийн халдвар. Агаар туслын замаар халддаг ханиад чиг. Ингийн тулд хөхүүл ханиадтай хүнтэй ойр байх ёстой. Иймээс нийтээр нь вакцинжуулах үзэгдлийг хараад би насан туршдаа гасалж явдаг. Яагаад гэвэл хүүхдүүд төрөлхөөсөө бие биенээсээ өөр байдаг. Тэр ч байтугай халдварт өвчнөд өртөмхий чанараараа ч адилгүй байдаг. Эцэг эхээсээ ч ялгаатай. 7 дугаар үлгэр вакцинцсан хүүхдээс вакцингүй хүүхэд халдвар авдаг гинэ. Энэ бас л ээлжлүүлгэр байна. Жишээ нь миний вакцингүй хүүхэд танаа вакцинтай хүүхдүүдээс халдах болж байна уу гэж би хэрэлдэж явсан. Цаас ажилтны вакцин нь эм бэлтгэл шүү. Үүнээс халдвал харанхуй мунхан бүдүүлэг байна гэсэн. Шал өөр зүйлээс үүсдэг. Ахуйн дархлаараас. Харин амьд вакцинтай хүүхдээс халддаг.
Хэрэв хүүхэд генийн хувьд мэдрэг өртөмхий төрсөн бол ахуйн дархлаажилтаас халдаж болно. Хэрэв генийн хувьд мэдрэг өртөмхий биш бол ахуйн дархлаажилт шаардлагагүй. Вакцинаар өвчин халдаах ёсгүй. Харин халдвар авахаас сэргийлэх ёстой. Дархлын оншилгоо нь оновчтой зөв дархлаажуулах хүчин зүйл юм аа. Ийм иммунограмм буюу дархлааны ерөнхий статусын талаар би эмч нарт ярьж өгсөн. Америк, Япон, Их Британи, Герман шин төрсөн хүүхэд болгонд генийн карт ба дархлааны карт гаргаж 35 нас хүртэл нь хөтөлдөг. Манайд үүнийг хийдгүй. Өөрөөр хэлбэл шин төрсөн хүүхдэд генийн хувь хүн, дархлааны хувь хүн гэж аль нь байх нэ. Энэ бол Америкийн Нью-Жерсигийн сургуулийн хүүхдийн дархлаажуулалтын карт байна. Манайд үүнийг хийдгүй. Гэтэл үүнийг сонсоод эрүүл мэндийн яамныхан сандарч Покровский намайг дуудаад чи юу гинэ? Өөрийгөө хамгийн ухаантай гэж бодоод байгаа мó? Хүрээ дээр би чамд харуулъя гэд тааз руу заагаад тавцангаас тааз хүртэл чам шиг ухаантай юм бичдэг юм аа. Тэгээд юу ч болоогүй. Бичигдсэн ёсоор юу ч хийдэггүй. Танаа онишинко. Манай хүүхдүүдэд вакцины дараа дархлааны статусыг шалгадаг гэж таамаглаж байна гэж бичсэн байна лээ. Хэний хүүхэд вакцины дараа дархлааны байдлыг оншилсан бэ? Гараа өргөөрэй. Хүн байна уу? Гараа өргөөрэй. Тийм хэн ч алга. Би сайн мэдж байгаа. Энэ бол ээлжид хуурам эхлэв. Үүнээс гадна бас нэг зүйл бий. Хүүхэд төрөхөд няраа эмч дархлааны байдлыг бүр төрөх эмнэлэгт байхад нь тогтоох хэрэгтэй. Үүний дараа засал хийх хэрэгтэй ч няраа эмчийн мэдлэг хангалтгүй. Энд шууд хоёр алдаа гардаг юм. Нэгдүгээрт няраа эмч бол дархлааны эмч биш. Бас хүүхдийн эмчч биш. Микробиологч ч биш. Хоёрдугаар, дархлаа заслыг зөвхөн тусгай мэргэжлийн эмч хийх ёстой. Энэ бол дархлаа судлаачийн хийх ажил. Зөвхөн энэ тохиолдолд дархлаажуулалтын картын дагуу ажиллана. Дархлааны байдлыг оншилж тогтоох хэрэгтэй. Харин манайд үүнийг тогтоодгүй. Манай дархлаа судлаач Ремон Викторович Петров ингэж хэлсэн байна. Вакциныг зөвхөн заалтын дагуу тарих ёстой. Заалт гэдэг чинь энэ дархлааны байдлыг тогтооно гэсэн үг. Яагаад ингэдэг байх вэ? Хэрэв хүүхэд жилд 5-аас олон удаа ямар нэг амьсгалын замын өвчнөөр өвдөж байвал дархлааны систем нь суларсан гэж үзнэ. Одоо цагт манайд эрүүл дархлаатай хүүхэд байхгүй гэж би боддог. Энэ хүснэгтийн сүүлийн багнад анхаарлаа хандуулцгаая. Бүх хүүхэд өөр өөр байна. Ижилхэн хүүхэд гэж байхгүй. Одоо энэ хүснэгтэнд шинээр нэмэлт орсон байгаа. Орчин үед Москвад оншилгооны аргууд сайжирсан боловч хүмүүс нь хэвээрэл байх юм. Оншилгооныхонд вакцинжуулах хэсгийг шийдэх ёстой. Гэтэл ахиад нөгөө ариун цэвэр хадаргүйтгэлийн ахиад эрүүл мэндийн яам, ахиад хүүхдийн эмч нар шийддэг хэвээр. Энэ хүүхдийн эмч нар вакцинжуулалтын зарчмаас аль эрт татгалзах ёстой байсан юм аа. Бүр эрс татгалзах ёстой байсан. Хэрвээ зүрх судасны эмч цусны чухал үзүүлэлтийг мэдэлгүй ажиллавал юу болох нь тодорхой шиг. Манай улсад дархлааны системийн томьёог хэн сонирхдаг вэ? Цөөн эцэг эмчил сонирхож байна. Энэ дархлааны системийн томьёо байна. Яг цусны томьёо шиг. Гэтэл энэ томьёогүйгээр амьдрч болохгүй. Амьдрал өөрөө сүүлийн 40 жил шаардаж байна. Энэ картанд заасан байдаг. Хүний дархлааны статусын томьёо. Энэ бол тодорхойлох ёстой дархлааны ерөнхий статусын томьёоны эхний хэсэг юм аа. Иммуноглобулины там внизу, иммуноглобулины А, иммуноглобулины G, иммуноглобулины М. Энд иммуноглобулин А, иммуноглобулин G, иммуноглобулин М-ийг заа. Одоо карт өргөжөөд иммуноглобулин Е нэмэгдсэн байгаа.
Хэрвээ энэ иммуноглобулинууд хэвэн ажиллаж байвал танай хүүхэд цаас ажилт, кор, сахуу татрангийн токсинд мэдрэг биш буюу ийм өвчнүүдийг тусахгүй гэж үзнэ. Ийм учраас чин төрсөн хүүхэд бүрт дархлааны статусыг тодорхойлох хэрэгтэй. Ингэхдээ хүүхдийг зүүгээр хатгахгүй. Харин хүүний цуснаас навч халдварт өвчнөөс сэргийлэх эсрэг биеүүдийг ээжээсээ өвлөн авсан байна уу үгүй юу гэдгийг нь шалгах ёстой юм а. Хэрвээ хүүхдэд энэ эсрэг бие байгаа тохиолдолд вакцинжуулалт бол гэмт хэрэг болно. Гэтэл одоо манад венийн цуснаас цус авдаг. Америкт венийн цуснаас 0.5-аас 1 мл хүртэл цус авдаг бол манад 6-аас 10 мл цус авдаг. Үүнийг зөвхөн заалттай тохиолдолд хийдэг. Зүүгээр хатгах тоолнд хүүхэд стресстэй. Дархлааны систем төдийгүй төв мэдрэлийн системд стресс үүсгэдэг. Тархинд муу. Тэгвэл манай инженерт чөтгөрийн шинжтэй зөвлөмж ирсэн байна лээ. Хүүхдэд нэг дор олон төрлийн вакциныг, жишээ нь 10-аас 15 вакциныг өөр шипрээсээр соруулаад биеийнх нь өөр газарт нэгэн зэрэг тарьж болно гэдэг. Эн чинь юу гэсэн үг вэ? Юу болж гинэ тамины? Хэрвээ хүүхдийн эмчнэр болон вакцины сувилагч нараа тэд чинь дархлааны сэргийлт хийдэг бичтэй. Тэднээс дархлааны хичээлээр шалгалт авбал нэгэн ч тэнцэхгүй. Яагаад гэвэл тэд дархлаа судлалыг олигтой судлаагүй. Хүүхдийн дархлаагаар оролдох гэж байгаа эмч бүр вирусологийн аттестаттай байх хэрэгтэй. Галина Червонскаягийн товлолт вакцин бол 20 дугаар зууны анагаахын алдаа номноос. Миний ижил судлаач нар энэ талаар бичиж эхлэхэд эрүүл мэндийн яамныхаа юу хийсэн гэж бүх эсрэг заалтыг нь хасаад хайчихсан. Вакцин тарьж болохгүй хүүхэд, тийм хүүхэд байхгүй юм шиг харагдахаар болгочихсон. Нера эмч академик Сергей Дмитриевич Носмын хэлсэн үгийг би номдоо бичсэн байгаа. Байнга тохиолддог үндсэн хүндрэлүүдээс болж эмч нар эцэст нь эсрэг заалтын жагсаалтыг гаргасан гэж бичсэн байна. Энэ нь зөвлөлтийн үед ч хүндрэлүүд гарч байсан гэсэн үг. Харин одоо үед эмнэлэгт ямар ч хүндрэл байхгүй юм шиг болгосон. Эсвэл хүүхдүүд тэгж хүндэрдэггүй юм шиг. БЦЖ вакцин тарьж болохгүй 12 эсрэг заалт байдаг. БЦЖ-м вакцинд 9 эсрэг заалт бий. Хэрвээ тухайн эмэнд зөвхөн 2 эсрэг заалт байвал эмээ дахид сайн судлах хэрэгтэй гэсэн үг. Гэтэл хизээч юу ч дахиж шалгадаггүй. Нэгдүгээр түүхэд бага жинтэй төрсөн бол 2 кг-аас бага жинтэй бол. Хоёрдугаар арсны эдээд өрөвсөлтэй бол. Гуравдугаар думайн доторх сепсис байвал. Өөрөөр хэлбэл эмнэлгээс аваагүй халдвар гэсэн үг. Хүүхэд ийм байгаагүйхаа төлөө вакцинаар шагнуулж байна. Дараагийнх нь ямар нэг хурц өвчнөд бол. Ийм үед нэг ой хүрсний дараа вакцинжуулдаг. Хэрвээ ой хүрээд ч эмнэлэг нь арилахгүй бол яах вэ? Мөн цусны өвчтэй бол болохгүй. Оснууд бид ийм хүүхдүүдийг шууд вакцинжуулдаг гэсэн. Тэгэл дараа нь бөөн үйлээ болцоход та нар зүгээр чимээгүй суулгүй энэ талаар мэдээ сайн цацаарай. Бөөн загтлууд надад бичих хэрэггүй. Шүүх прокурорт бичих хэрэгтэй. Тархины гэмтэл. Эдгсний дараа 3 сар өнгөрөөд вакциндах ёстой. Гэтэл дотоошно конечно наашны илгээч бид амархан эмчилдэг гэдэг байгаа. Ийм эмч нараас зугатаах хэрэгтэй. Вакцин тарих гэж байгаа эмч сувилагч нар гарах хүндрэл эсрэг заалтыг мэдэхгүй зөвхөн аюулгүй гэд байвал тэд нараас зугатаах хэрэгтэй. Татооч нь эднэр бол нэг тэрэгний ижилхэн дугуйнууд гэсэн үг. Төрөлхийн ферментийн эмгэг байвал энэ бол генийн шалтгаантай. Одоо ферментийн эмгэгийн хүснэгтэнд нэмэлт орсон байгаа. Манай зөвхөн 3 эмгэгийг л оншилдог гэдэгт яг үндэ энийг нь ч хийдэггүй. Фенил титон урыг гэж удамшлын өвчин бий. Бүх сүүн бүтээгдэхүүнээс хашилдаг. Бүр ихэнх нь сүүнч тохирдгүй.
Тийм хүүхдэд тусгай хоол идүүлдэг. Ингүүл төв мэдрэлийн системийн гэмтлийг нь зогсоодог бүрэн арилгахгүй. Процессыг зогсоох боломжгүй. Энэ эдгэршгүй өвчин. Тэнгэрлийг бол зогсоож болно. Оюуны хоцрогдлыг зогсоож болно. Гол нь цаг алдахгүй арга хэмжээ авах хэрэгтэй. Хоёрдугаар гипотиреоз, гуравдугаар муковисцидоз. Муковисцидоз бол уушгины өвчин. Манай хүүхдийн эмчнэр үүнийг оншилдгүй. Ийм хүүхдэд БЦЖ тарвал дисбактериоз үүсдэг. Хүүхэд ийм байгааг мэдэхгүйгээр БЦЖ эсвэл БЦЖ-н тарчихдаг. Тэгэд сүрээ халдаачаад дээр нь бас ашигтай бактерийн дутагдалд оруулдаг. Ашигтай бактерийн дутагдaltaй хүүхдэд тарж болдгүй гэдэг нь аль хэчнээс батлагдсан байгаа. Уушиг нь байнга өвддөг болохоор эмчнэр ийм хүүхдийг антибиотикоор эмчилсээр агаад алчдаг. Гэтэл энэ өвчинд антибиотик огт нөлөөгүй. Генийн шалтгаантай байхгүй юу? Төрөлхийн ферментопатитай хүүхдийн дархлаа нь сул байдаг. БЦЖ вакцины эсрэг заалт, дархлаа хомсдол. Зөвлөлтийн үед ийм эсрэг заалт байсан. Харин одоо үүнийг хэн ч тодорхойлдоггүй. БЦЖ-г сүрэн дүртэмхий дархлаа сул хүүхдэд тариул. Энэ нь гэмт хэрэг болно. Анхдагч ба олсмол байж болно. Анхдагч нь удамшлын байж болно. Генийн шалтгаантай. Энэ эмчлэгдэхгүй. Хоёрдогч буюу олмор дархлаа дутмагчл нь төрсний дараа үүссэн байж болно. Эхээс цусаар дамжиж халтсан байж болно. Хоолунд муу байгаагаас болсон байж болно. Стрессээс үүссэн байж болно. Гэхдээ хамгийн гол нь вакцины нь дархлааг бүхэлдэн эвдснээс болж дархлаа хоёрдогчоор муудах нь элбэг байлаа. Бид үүнийг ерөөсөө тооцож үзэхгүй байна. Дархлаа бол мөнхийн хөдөлгүүр биш. Хуульчилж илэгддэг. Сүүлийн үед хүүхдийн дархлаа эрт төвшөрдөг боллоо гэж дархлаа судлаач Вера Владимировна Городилова хэлсэн байна. Тоглолт вакцины ачаар хүүхэд өсвөр насныханд хөгшин хүний өвчин тохиолдох боллоо. Яагаад гэвэл бид дархлааг нь эвддэг учраас. Хүүхдэд багаас нь физиологийн үйл ажиллагааных нь эсрэг антигенуудыг тариад байна. Хүний гений эсрэг ажиллаад байна. Дахиад хэлбэл зөвхөн дахалт игдсэн үед л вакцинжуулалт хийх хэрэгтэй. Сүүлчийн эсрэг заалт нь сүрээгийн тархмал халдвар. Гэр бүлийн гишүүний хэн нэг нь сүрээтэй байвал тухайн гэр бүлийн хэн нэгэн сүрээгээр өгдвөл сүрээгийн вакцин тарихгүй эсрэг заалттай. Хэн нэгэн хүн сүрээгийн эсрэг вакцин тариулсныхаа дараа сүрээгээр өвчлбөл хавталтай байсан бусад хүмүүст вакцин тарих шаардлагагүй эсрэг заалттай. АКДС вакцины 16 эсрэг заалт. Энэ нь сулруулсан модификац гэсэн эсрэг заалтыг нь мөрдөөгүй улмаас Оросд өнөөдөр өчнөөн дахир дутуучид явж байгаа. Энэ вакцины гайгаар ийм болцоосон юм шүү дээ. Зүрх уушиг, бөөр, мэдрэлийн системийн анхаг өвчний үед эсрэг заалттай байхад ерөнхий эсрэг заалт зүрх, уушиг, бөөр, мэдрэлийн системийн анхаг өвчний үед эрс татгалзах ёстой. Гэтэл орчин үед шал эсрэгээр 65 наснаас дээш хүнийг ч гэсэн вакцинцсан хэвээр байна. Бүр Францаас вакцин оруулж ирээд саяхан хэдэн хөгшчүүдэд тариад өгүүлчихлээ. Дараагийн эсрэг заалт бол харшил. Харшил амьдсан үе гэдэг бол дархлааны систем амарч байна гэсэн үг. Гэтэл өрхийн эмчнэр яг энэ үед нь харшил нь гайгүй болцсон юм уу? Алив вакцина хийлгчих гэдэг. Тэгэл дараагийн өдөр арьсаар тууралт гарч нейродермиттэй болдог. Сүрээтэй бол эсрэг заалттай, хавдартай бол эсрэг заалттай. Би вакциныг зохиосон гэхдээ вакцин нь бүрэн аюулгүй гэж баталж чадахгүй. Гастон Рамон. Сахуу татрангийн вакцины найрлагт ордог
Захуугийн анатоксиныг бүтээсэн эрдэмтэн. Вакцины талаарх шашнуудын байр суурь. 1990 онд эрүүл гэр бүл ассоциацийн семинарт би урагдаж билээ. Тэнд хүн их цугларч гიშгэгч газаргүй байлаа. Хүмүүс бүр хүүхдүүдтэйгээ ирчихсэн байсан. Еврей болтой нэг гэр бүл ирээд надаас маш нухацтай асуугаад байсан юм аа. Тэднээс суралцах хэрэгтэй. Тэд намайг өрснөө сайн байна. Яг л лалынхан шиг. Бас нэг лал хүн ирээд над дээр ингэж ярьсан юм аа. Бид Бурхны ивэлээр амьдардаг. Тиймээс бид бүхнийг Бурхны хүслээр хийдэг. Надад өнөр өтгөн гэр бүл байгаа. Яагаад гэвэл бидний ахын дүүс хинэн ч вакцин тариулаагүй гэв. Тэгэхээр нь би төрөх эмнэлэгт тариулсан үгүй. Бурхны хайр хэршгийг хэвээр нь байлгаж байгаа гэсэн. Зүг байгаа үсттэй. Лалынхан тийм байгаад манай Христийн үнэн алдартын шашныхан вакцин тариулж яаж чадаж байна? Эсвэл бид бүтээгч эзэндээ итгэдэг. Вакциныг тэр бүтээгээд бидэнд бидний хүүхдүүдийг жаргах гэж илгээсэн юм уу? Эсвэл бид Бурханд итгэдэггүй юм уу? Тэгээд хүүхдүүдтэй аврагдах гарцыг эцэс төгсгөлгүйгээр хайж байдаг юм уу? Эзэн Бурхан байдгүй хэрэггүй. Өвчтэй хүн идэхийн тулд эмчрэг гүйж зөвхөн түүний эм домонд л найдаж байгаа бол Бурхны нэгүслийг мартсан нүгэл юм аа. Амавроси Аптинский. Санкт Петербургээс үнэн алдартны шашинтай эмчнэр надад ийм загтал илгээжээ. Бид бүтээгчийг давсан бүтээл гаргахыг үргэлж хичээдэг ч гэсэн засах аргагүй хор хохирол учруулж байна гэжээ. Зөв. Цаашлаад бидэнд товлолт вакцины календар байдаг. Хүмүүсийг асуухад бид заавал тайрах ёстой л гэдэг. Харж байна уу? Ийм эсрэг тесрэг зөрчилдсөн юм бичсэн байх юм. Библийн төгсгөлд ингэж байдаг шүү дээ. Цус бол хүний хэмэр юм аа. Харин бид үүнийг зэрэмдэглээд байна. Хүүхдийг төрсөн цагаас нь зэрэмдэглэж эхэлж байна. Юу хийгээд байгаагаа ч ойлгохгүй юм. Бүр амьд вакцинаа ч ойлгохгүй. Юугээд байгаа юм? Бид аварч байна гэцгээдэг. Вакцины үйлдвэрлэл, борлуулалт, хэрэглээнд зах зээлийн хууль үйлчилж, хэдийгээр хүүхдийг хайрлаж хамгаалах талаар их ярьдаг ч гэсэн энэ хууль нь хэнийгч бүр хүүхдийг ч өргөдөхгүй байгаад хүн бүхэнд илэрхий байна.